За самбацхан үзэгчдээ Про подкастын 119 дугаар их эхэлж байна. Энэ удаагийн дугаараар нийслэлийн прокурорын асан ялгдлуулах ажиллагааны хяналттай эхэлсэн хяналтын прокурор Чагдар оролцож байна. Сайн байна уу? Сайн байна. За өнөөдөр хоёулаа гэмтэрэг зөвшөөрчөөс урьдчилан сэргийлэх ажилд прокурорын оролцох ач холбогдлын талаар ярилцсан. За тэгэхээр энэ гэмтэрэг зөрчил гэж юу юм бэ те? Өнөөс урьдчилан сэргийлэх ажил гэж юм гэх юм. Энэ талаар хоёулаа яриа эхэллээ. За гэмтэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдлын талаар гэж ярих юм би нэг статистик тооны тухай тоо гэж ярих гэж бодож байна. Тэгэхээр зөв ер нь жилд дунджаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоогоор бол 35 орчим мянган гэмтрийн талаарх гомдлын мэдээлэл шалгагддаг байна. За прокурорын байгууллагад бол давхарцсан тоогоор буюу өнгөрсөн оныхоо үлдэгдэл хэрэгтэйгээр нийлээд нэмэгдээд нэг 70 орчим мянган хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэрэг дээр хяналт тавьж ингэж шийдвэрлэдэг байна. За жилд дунджаар нэг 1200 хүний амнаас гэмтрийн улмаас хохирдог гэсэн юм судалгаа байна. Хохирлын хувьд болох юм бол 150-аас 200 тэрбум төгрөгийн хохирол гэмтрийн улмаас учирдаг гэсэн олон энэ онцгой савцууд юм байна гэсэн харагдаж байна. За сүүлийн 1-2 жилийн хугацаанд 3-аас 5 их найт төгрөгийн хохирол энэ гэмтрийн улмаас учирч байна гэсэн энэ тоон судалгаа хийж байгаа. Тэгэхээр зэрэг энэ их хохирлоос үндэслээд энэ гэмт хэрэгтэй хэн тэмцэх юм, хэн урьдчилан сэргийлэх ажил хийх юм, ямар арга хэмжээ ажил зохион байгуулах ёстой вэ гэдэг юм асуулт байна гэж байна. Тэгэхээр зэрэг энэ гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ийм хууль батлагдсан. Энэний дагуу хэрэгжүүлэгч эрх хүхийн албан тушаалтанд ажиллая гэдэг ингэ явж байна. За үргэлжлүүлээд мэдээллийнхаа үндсэн хэсэг рүү ороход прокурорын байгууллагын тухай эхний мэдээллийг өгье. За үндсэн хуулийн 56 дугаар зүйл заасан нь прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ял хэдүүлэх ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог юм байгууллага. За прокурорын тухай хууль зааснаар прокурор нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн болон зөрчлийн хуулийг нийгмээр хангуулах ийм үндсэн зорилгын хүрээнд ажилладаг. За энэ хүрээндээ эрүүгийн хуулийн үндсэн зорилтон дээр байж. За үндсэн хуулийн энэ байгууллага болон хүний эрх хэрэгжүүлэг хамгаалах, нийтийн эрх сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг зөрчсөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг нь эрүүгийн хуулийн зорилгод заагдагдсан байж. Тэгэхээр зэрэг прокурорын тухай хууль, эрүүгийн хуулинд гэмт хэрэг зөрчсөөс урьдчилан сэргийлэх ажлын чиг үүрэг, ямар арга хэмжээ ажил зохион байгуулах талаар л тодорхой дугтаад өгсөн байгаа учраас энэ прокурорын бас нэг үүрэг хяналтын үндсэн үүрэг бол таарч байгаа. За энэтэй холбоотойгоор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2020 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчлээд ингээд явж байна. За уг хууль зааснаар 5 төрлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил явуулна гэдэг хуулинд тодорхой заасан байж байгаа. За тодорхой зааснаар бол за ерөнхий байдлаар за тусгай байдлаар нэг бүрчилсэн соён гэгэрүүлэх за хяналт шалгалт буюу хариуцлага хүлээхийн хэлбэрээр урьдчилан сэргийлэх ажил явуулна гэсэн ийм үндсэн хүрээнд ажил явуулдаг. Тэгэхээр зэрэг прокурорууд бол үндсэндээ нэг бүрчилсэн болон тусгай чиглэлээр нь манайх бол урьдчилан сэргийлэх ажил явуулж байгаа. Прокурор гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай оролцох заавар гэж байж байгаа. За энэ заавар зааснаар прокурор дараах хэлбэрээр урьдчилан сэргийлэх ажил явуулдаг. Тэгэхээр энэ дараах хэлбэрүүд нь оролцсон. За нэгдүгüүрт бол мэдээлэл бичих. За хоёрдугаарт нь дангаараа болон бусад байгууллагуудтай хамтран шалгалт хийх. За 3 дугаарт нь яриа таниулга, сургалт сурчлагаа хийх, за мэдээлэл бэлтгэх, хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээх, за гэмт хэрэг зөрчил үлдэгдэж нөлөөж байгаа шалтгаан нөхцөл хүчин зүйлсийг тогтоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр суур болон хавсар судалгаа хийх гэсэн ийм хэлбэрээр урьдчилан сэргийлэх ажлыг бол прокурорын байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа. За прокурор яагаад гэмт хэрэг зөрчлийг урьдчилан сэргийлэх ажилд ингэж идэвхтэй оролцож энэ үүргийг хэрэгжүүлэх ёстой юм бэ гэхээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан үеэс эхлэн прокурор хяналт тавьж байгаа. За хяналт тавьж гомдлыг эцлэн шийдвэрлэх, за хэрэг бүтээгдэхүүнийг нээсэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шүүхээр шийдвэрлэж байгаа. За шүүхээр ял авсан ялтнуудын ял эдэлтийн байдалд ингээд эхнээс нь дуустал нь хяналт тавьж ажилдаг учраас тухайн гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, хувь хүний сэтэл санаа зорилгыг бол прокурор бусад нотлох юм дээр үндэслэн тогтоосон байдаг учраас түнд нөлөөсөн шалтгаан зэрэг арилгах ийм арга хэмжээ авдаг. Эрүүгээр хяналт шийдвэрлэх хуулийн 29-6 зааснаар прокурор гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мэдээлэл бичиж түүний үр дүн биелэлтийг 1 сарын дотор
авахаар ингээд хуулинд хуульчилсан заасан байж байгаа. Шүүхээс хэргийг прокурор шилжүүлсэн тохиолдолд шүүхээс дараах тохиолдолд хянж үздэг байгаа. Түүн дотор гэмтэргийн шалтгаан нөхцөлийг илрүүлсэн, тогтоосон, арилгасан байна уу юу гэдгийг бас үздэг шүүхээс. Тэгэхээр зэрэг прокурор маань тухайн хэргийг шүүхэд шилжүүлж байгаа тохиолдолд тухайн гэмтэргийнхаа үндсэн шалтгаан нөхцөлийг тогтоосон байж шүүх рүү хэрэгжиж шилжүүлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ чиглэлээр тодорхой ажлуудыг бол прокурор зохион байгуулад ингээд явж байна. За прокурорын байгууллагад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицох салбар зөвлөл гэж бий тийм ээ. Тэгэхээр тухайн салбар зөвлөлөөс энэ онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Одоо энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын байгууллага ямар ажлууд хийж байна. За энэ гэмтэрэг зөвсөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар болон прокурор гэмтэрэг зөвсөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох харгачлсан заавар зааснаар бид нар 2023 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг урьдчилаад баталсан байж байгаа. За уг төлөвлөгөөнд тусгаснаар бид нар хамтарсан шалгалт хийх, тодорхой төрлийн болон эрүүл нөхцөл байдлын талаар шалгалт хийх, судалгаа хийх, за мэдээллийн хувь хэмжээ тоог бол бас өнгөрсөн оны мөн үеэсээ нэмэгдүүлэх. За дээрэс нь энэ тодорхой сүүлийн үед ихвчлэн нийтлэг гараад байгаа нь цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудал. Гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэд олон нийтэд хандсан подкаст, за контент, за шторк бэлдэж ингэж хүргүүлж олон нийтийн бас хууль эрхцэн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднэрт хуулийг бол бас дагаж мөрдөх сахилтанд дэмжлэг үзүүлэх хэлбэрээр ингээд ажлуудыг зохион байгуулж явж байна. Түүний хажуугаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан ажилдаг манай гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн гишүүд байж байгаа. Эдгээр хүмүүст бас мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Зарим сургалтууд нь яваад эхэлсэн байж байгаа. Ингээд сургалтууд үе шатаа яваад байгаа нь бид нар бол мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа. Хулгайн жишээлбэл хулгайн гэмт хэрэг гэж үе. Залилан мэхлэх гэмт хэрэг гэж үе. Дээрмийн гэмт хэрэг гэж үе. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх, тэр хүмүүс ямар байдлаар нөлөөлөл үзүүлэх үү гэдэг байдлаар бас тэр нөгөө энэ талаар мэдээлэл өгдөг, сургалт зохион байгуулдаг хүмүүст бид нар яг эрүүгийн нөхцөл байдлын мэдээг дээр судалгаа хийдэг учраас тэн дээр үндэслэн дүгнэлтүүдээр үндэслэн мэдээлэл өгч байгаа. Энэ мэдээлэл өгснөөрөө цаашаа иргэдэд бас мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр зэрэг энэ талаар ярьдаг хүмүүс тодорхой мэдээлэлтэй болоод ирэхээр зэрэг бас сургалтын үр дүн ач холбогдол нь тэндээ орчноо гэж бид нар үзэж байгаа. За судалгаа, шалгалт, мэдээлэл бичиж байгаа маань эннийхээ бид нэр биелэлт, үр дүнг дараа сарууд дээр нь дандаа үзээд хянаад ингэ явчихдаг. Тий. Ер нь бол тодорхой хийсэн ажлын маань үр дүн загвал харагдах хэвээр. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол 1 сар 2 сар дотор харагддаг ажил ерөөсөө биш. Энэ ажил бол улирлаар нь хагас жилээр нь 1 жил 2 жилийн дараа харагддаг ажил байдаг. Тэгэхээр зэрэг энийг бол бид нар аль болох богино хугацаанд үр дүн харуулдаг тийм судалгаа, шалгалт, сургалтын үр дүнг бид нэр хэрэглэж тэрийг бол одоо бид нэр мөрдөж гаргаж ирж ажиллаж байна. За нийслэлийн прокурорын газраас ер нь бус одоо төрийн бус байгууллагуудтай хамтарч яг энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна. Одоо хамгийн сүүлд ямар ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөд байна. За нийслэлийн прокурорын газар дээр хяналт тавьж байгаа хэрэгүүд бол бусад нэгждэр хяналт тавьж байгаа хэрэгүүдийг бол онцлогтой улсын ерөнхий прокурорын газраас тогтоож өгсөн харьяаллаар тогтоож өгсөн хэрэгүүдэд тусгаалan хяналт тавьдаг юм байгууллага. Тэгэхээр зэрэг энэтэй холбоотойгоор авилгалтай тэмцэх чиглэлээр болон авилгалаас урьдчилан сэргийлэх. За хатан мансуулах бодисоос урьдчилан сэргийлэх. Хүн худалдаалах гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж байгаа бид нар. Эндээ сургалтууд зохион байгуулахын урьдчилаад бид нар өнгөрсөн жил хийсэн судалгаагаа дээр үндэслээд энэ жил сургалт хийж байна. Сургалтууд хийж байгаа. Энэ илүү үр дүнтэй болов. Альва төрлийн шалгалт, судалгаа, хурал зөвлөгөөн хэн нэгэн чиглэл өгөхөд урьдчилаа заавалж судалгаатай шалгалтын үр дүнтэй тэн дээр үндэслэн бид нар тодорхой баримтан дээр үндэслэн цаашаага иргэдэд мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр зэрэг одоо бидний төлөвлөж байгаагаар бол нийслэлийн прокурорын газраас авилгалын гэмтрээс урьдчилан сэргийлэх, авилгалын гэмтрэгт холбогдсон хүмүүст оногдуулж байгаа ял шийтгэлийн оновчтой байдал нь юу вэ? Тийм ээ. Гэдэг байдлаар нь бас судалгаа хийгээд энэ чиглэлээр нь бас иргэдэд мэдээлэл өгч байгаа. Урьдчилан сэргийлэх ажил. Жишээлбэл ингээд төрийн байгууллагууд бас биднээс мэдээлэл авъя. Сургалт аваач гэдэг ингэдэг. Бид нар бол хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй юун дээр ихэвчлэн иргэд алдаж байна. Ямар байдлаар хэрэгт холбогдож байна гэдэг байдлаар нь ерөнхийд нь бол
судалгаан дээр үндэслэн мэдээлэл өгч байгаа. Тэрнээс ч тодорхой хэрэг бол ярихгүй. Тэгээд ингээд ирэхээр зэрэг төрийн албан тушаалтнууд маань ерөнхийдөө энэ гэмт хэрэг зөрчсөөс урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдыг ойлгоод байна. Дамаан прокуророос энэ төрлийн мэдээлэл авах сонирхол маш өндөр үүдэг. Тэгэхээр энэ чиглэлээр бидний мэдээлэл илүү үнэн бодиттой дээрэс нь энэ асуудал маань ерөнхийдөө шүүгээрс шийдвэрлэгдсэн байдаг учраас хүмүүсийн нөгөө итгэл нараа илүү байдаг. Тэгээд ерөнхийдөө бас бидний барьж байгаа бодлого урьдчилан сэргийлэх ажлын барьж байгаа бодлого бол бас энэ бусад байгууллагатай хамтарч ажиллах ажлыг эрчимжүүлье. Жишээлбэл ноднон хүүхдийн эрх аяны хүрээнд бид гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газартай хамтарч байгаа. Ажлын хүрээнд энэ онцгой байдлынхантай нийслэлийн мэрэгжлийн хяналтайхантай ингээд хамтраад ажиллахлаар зэрэг эндээс маш үр дүнтэй ажлууд гарч ирж байгаа. Прокурорын байгууллага ингэж оролцож байгаа бидэнд одоо ажлын маш сайн эерэг үр дүн авчирлаа гэж бус байгууллагаас бид ингэж дүгнж. Тэгэхээр зэрэг бид нар бол одоо энэ ер нь урьдчилан сэргийлэх ажлаар хамтарч ажиллаж иж үр дүн гарч яана гэдгийг бол хараад мэдээд ойлгоцсон учраас ер нь бол энэ хамтарсан байгууллагуудаараа хамтарсан мэрэгжлийн байгууллагууд тэр түүнээс гадна төрийн бус байгууллагуудаар зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа томилгоо хийх, хурал зөвлөгөө хийх, сургалт зохион байгуулах ажлуудыг нэлээд эрчимтэй зохион байгуулахаар ингээд төлөвлөд зарим ажлуудын хил дээр явж байна. Таны хувьд бол ял хэвлүүлэх ажиллагааны хяналттай байх хэлтэй прокурор тийм ээ. Тэгэхээр бас энэ 20 ял эдэлж байгаа болон 20-оос өөр төрлийн ял эдэлж байгаа иргэдэд зориулсан гэмт хэрэг зөрчил урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг хийж байна нийслэлийн прокурорын газрын хувьд. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 20 ангуудаар яриа хийж байна. Арга гэрийнх нь бас өдөрлөгт оролцоод тэдгээр хүмүүст их үргийн хэрэгжилтийн танилцуулж байна. Дахин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд энэ 20 ангид ирж ял идэх юм байна. Төрийн зэрлэг хүлээх юм байна гэдгийг энэ хоригдлууд ерөнхийдөө ойлгож байгаа ойлгуулах талаар бид яриад хийж байгаа учраас энэ тоол хацсангаа багасж байна. Энэ бол гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн гэж бид харж байгаа. Одоо энэ гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлыг яг ямар хэлбэрээр хийвэл арай төлхөө иргэдэд хүрэхээр юм шиг байна. Ер нь бол гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлынхаа үр дүнг олон нийтэд хүргэж ажиллах шаардлагатай. Тэгэхгүй бол судалгаа хийгээд 7 day ээждэг биш. Гаргаж ирээд судалгааны дүн эргэж ба сөргөж ба дүн гарна. Тэр дүн дээр үндэслээд тэрнийг олон нийтэд харуулдаг байх. Олон нийтэд танилцуулдаг. Криминологи судалгаанд нэлээдгүй гарна л да. Тухайн төрлийн гэмт хэргийн үлдэж байгаа хүн шөнийн цагаар үлдэж гэнэ, өдрийн цагаар үлдэж гэнэ, эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу, ямар боловсролтой хүн байна гэд ингээд гаргадаг. Тэгээ энэ гарсан үр дүнг эрх бүхий хүмүүс танилцуулна. Танилцуулаад тодорхой ажил зохион байгуулалт хурал зөвлөгөөнөр энийг мэдээлж цааш нь урьдчилан сэргийлэх ийм арга хэмжээний зохион байгуулах шаардлагатай байдаг. Ийм ажил хийж байгаа. За жишээлбэл өнгөрсөн жил би энэ шүүгэн шийдвэр үүсгэх газрын харьяа баримтлах төвүүд дээр баримтлагдсан одоо гэр бүлийн хүчирхийлэл үлдэж баримтлагдсан хүмүүсийн талаар ерөөдөө криминологи судалгаа хийж үзлээ. Тэгээ аваа үзэхлээр зэрэг ер нь бол нэг 65 орчим хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс холбогдсон байна. За дээд боловсролтой хүмүүс 35% эзэлж байгаа. За нөгөө дээд боловсролтой хүмүүс чи эрх зүйн ухамсар мэдлэг сайтай, амьдралын болцоо сайтай гайгүй гэмт хэрэг холбогдох нь баг гэж хүмүүс дүгнжилсэн болвол судалгаагаар аваад үзэхэд дээд боловсролтой хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үлдэх нь 35% буюу тэр бидний бодож байсаас өндөр хувьтай гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ судалгаа хийсний үр дүн ингэж харагдаж байна. Тэгээд энэ дээр үндэслээд бид нар хамгийн олон хүн баримтлах шийтгэл эдэлсэн дүүргүүдэд нь бид нар гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга буюу иргэдийн хурлын даргад нь бид нар прокурорын мэдээлэл хүргүүлж ямар ажил арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэдэгт нь хэлж тэрнийхээ үр дүн биелэлтийг тооцож авч үзсэн байж байгаа. Энэ бол бас нэг ажлын үзүүлэлт гэж бид нар харж байгаа. Энийний тоо бид нар сая 1-р удиралд авч үзсэн тоо 10% буурсан байна. Энэ бас тодорхой үр дүн гэж бид харж байгаа. За гэмт хэрэг зөрчилөөс энэ урьдчилан сэргийлэх ажлыг одоо яг зохион байгуулаад хийж гүйцэтгэх явахад нэлээд их зардал гардаг байхгүй. Тэгэхээр энэ зардлыг юу хэрхэн яаж шийдвэрлэдэг юм. Энэ талаар бас мэдээлэл өгч та. За гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйл заасан байж байгаа. За энэ зааснаар бол эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан торгуулийн шийтгэлийн мөнгө тэр чигээр нь урьдчилан сэргийлэх зардалд ордог. Энэ санд орж байгаа. Энэ сангаас энэ нөгөө урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил хийж байгаа эрхээ байгууллагууд руу хуваарлт хийдэг.
Тэгэхээр зэрэг энэ чиглэлээр тодорхой ажил хийж байгаа хүмүүст ихэнх үр дүн биелтийг гэмтэр сурчин зэрэг зөвлөлт танилцуулж мэдээлэлээр хангаж энэ 2023 онд ийм чиглэлээр ажил хийм. Ажил хийхэд ийм төрлийн зардал хэрэгтэй байна гэдэг энэ үндэслэг бүхий баримтаа шилж үслээд тэд нар маань наашаа биднэрт хувирлдаг юм байна. За манай подкаст ирж мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. За подкасттай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Подкасттай холбоотой санал хүсэлт байвал та бүхэн Улсын ерөнхий прокурорын газрын холбоотой уулзалт.